Монголын ирээдүй болсон өсвөр үеийнхэнд боловсрлоор нь дамжуулан итгэл найдвар, урам зориг түгээх гүүрэн боломж нэмэх хөтөлбөр боллоо. Сүхбаатар дүүргийн ахлах ангийн мянган сурагчдыг хамарсан энэ хөтөлбөр 2025 оны үйл хэрэгжиж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд 11-12 дугаар ангийн 3500 гаруй сурагчид гадаадын ихтэй сургуулиудад хэрхэн суралцах, хэрхэн тэтгэлэг авах талаар өөрийн олж мэдсэн туршлагаа танилцуулж, тэдний итгэл үнэмшил, нөөц олцоогоо олж харах, мөн ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх энэ хөтөлбөрийн гол зорилго болсон юм а. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэд илэрхийлсэн 200 гаруй сурагчдаас 2 шатны шалгаруулалт болох өөрийн ирээдүйн талаарх видео бичлэг болон эссе бичлэгийн үндсэндээ 24 сурагч сонгогдсон сүүлийн шатны менторшип хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй болсон. Энэ бол тэдний хувьд анхны том сорил бас боломж байлаа. 2-7 хоног үргэлжилсэн энэхүү менторшип хөтөлбөрт оролцогчид гадаадд суралцах боломжууд, тэтгэлэг хөтөлбөрийн онцлог, мөн эссе бичих аргачлал, зөөлөн ур чадвар, багийн ажиллагаа, илтгэх чадвар гэд олон талт мэдлэг чадварыг өөртөө шингээсэн. Тэдэнд зөвхөн мэдлэг ус, сэтгэлийн гүн итгэл төрсөн байна. Хөтөлбөрийн үеэр сурагчид Монголын төрийн ордон, Чингис хааны музейгээр аялан эх орныхон үүх түүх, төрийн бодлоготой газар дээр нь танилцсан юм. Энэ аялалд тэдэнд зөвхөн мэдлэг ус, бахархал төрүүлж, түүх соёлынхон үн цэнийг ойлгуулсан гэлээ. Хөтөлбөрийн төгсгөлд сурагч бүр сонгогдсон сэдвийн дагуу 10-аас 15 минутын илтгэл тавьж суурсан мэдснээ илэрхийлсэн. Энэ бол тэдний сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвар, мөн хувь хүний төлөвшил хэр зэрэг өссөнийг харуулсан чухал мөч байлаа. Шалгарсан сурагчдын хувьд тэдний мөрөөдлийн цэг болох Харвардын их сургуулиар аялах боломж нэгдсэн юм а. Зөвхөн очих бус дэлхийд боловсрлоор тэргүүлэгч их сургуулийн соёл, мөн уламжлалыг биечлэн мэдэрч өөртөө итгэх итгэлийг дахин нэг түвшинд ахиулж чадсан тухай сурагчид ярьж байлаа. Хөтөлбөрийн талаар ер нь охин өөрөө эхлээд сонсцсон байсан. 3 дахь шатанда харин шалгарчлаа гэдээ надад хийсэн. Эхний 2 шатаа бол надад хэлээгүй л дээ. Миний хувьд бол мэдээж баяртайгаар хүлээж авсан. Би МОС-ийн сургуулийн хурдлын заалны гадаа огтнод доктороо заана ямар ч гэсэн нэг сайн мэдээтэй гарч ирнэ гэж бодож ирсэн. Охин уйлал гараад ирсэн. Тэгээд энэ тэргүүн байр эзэлтэйгээд тэгээ маш тийм баяртай үйлд явуулсан. Үгүй манай охин тэгэл би энэ хөтөлбөрт явж байгаа л гэж хэлж ирсэн. Тэгээд итгэл баг байсан. Тэр баг байсан. Нийт хичээлээ мундаг хийдэг. Тэгээ ангийн дарга ангийн хүүхдүүд нь тэгээ багш нь сургуулийн захиргаан хөтөл айгуу сайнаар хүлээж авч байгаа. Айгуу баяртай байгаа. Манай охин чинь 5-6 дугаар ангиас эхлээд Монголын улаан цалмын нэгэн гишүүнээр хэлсээд өөрөө санаачлагаараа жил болгон баяр ёслолоор анги хамт олон сургуулаа урайлж гэр хооллоор явж бэлэг тараах хүүхдүүдэд хандив өгөх тийм ажлыг аюул хийж явдаг. Одоо улаан цалмын нэгэн гишүүн хэлтэй манай охин чинь өөрийнх нь тэр хүсэл мөрөөдөл, өөрийнх нь зорилго, өөрийнх нь төлөө маш их тэмцдэг учраас би охиноо маш итгэл өгдөгтэй байна. Миний охин чадна аймгийн хараас нь гэж миний охин бол чадна, миний охин хүрнэ гэж аймаг дэмжиж өгч идэг. Тийм л хүүхэд байгаа да. Миний охин одоо 16-тай. Тэгээд 16-тай хүүхдэд боломж олгоод Харвардад одоо аялал зогсохгүй цаашаа одоо итгэл найдвар, үнэмшил, ирээдүйн өөрийгөө бий болгох маш том төлөвлөж болж байгаа. Тэгээд энэ нь бол мэдээж үгээр хэлжшгүйгээр маш гайхалтай түүний амьдралд эргэлт хийж байгаа гэдэгт бол би үнэхээр итгэлтэй. Манай охин ч одоо гадаад руу ирээсээ явж байгаагүй. Тэгэл анх одоо энэ ч хэр оргийн хүн ч одоо ингээ гадаад Америк, тэр төсөв Америк руу явж болоод одоо зорилго бол Монгол хүмүүсийн мөрөөдөл бол байдаг. Энэ аяллыг зохион байгуулж байгаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуурын төлөөлөгч Төвөндөө түүний баг хамт олондоо би маш их баярлж байна.
Тэгээд энэ хүүхдийн ирээдүйг харах өнцгийг одоо тэр болгон нийтээр массаар ингээ хүргэж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр өөрийнхөө хүч чадлаар боломж бололцоогоор хүүхдүүдэд ийм том боломж нээж өгж байгаа. Би хувьдаа бол маш их баярлалаа зогсохгүй юу. Үнэхээр сэтгэл зүрхнээс дотроос өргөж байгаа. Тэгээд энийг зохион байгуулсан одоо төлөвлөгөө гишүүн болон тэр зохион байгуулсан хамт олонд нь одоо талархаж байгаа. Юуны өмнө манад дуу төвчцэг боломж нэмэх хөтөлбөрт хамрагдаад нэгдүгээр байранд шалгараад одоо ингээд Америк явах гэж байна. За тэгээд яг энэ гоё хөтөлбөрийг зохион байгуулсан дүлгэн ах болон тэдний хамт олон талархснаа илэрхийлж байна. Ер нь манад дуу нэгдүгээр байранд ороод ингээд явж байгаа би бараг ингээд өөрөө явах гэж байгаа юм шиг үнэхээр их баярлж байна. Тэгээд ер нь бол хичээл зүтгэл хүнийг шангаа гэж яг өнөө сайн явал хийв сураад ирээрэл гэж загсан да. Маш гоё өндөр сэтгэлтэй байна. Охиноо ийм гоё боломж хөтөлбөрт төрүүлээ бас ингээд тэрүүн байранд орсонд баяртай байна. Нөгөө өмнө явж үзэж байгаа болохоор тийм төсөөлөл бол яг онлайн дээр харж ирсэнчлэн нэлээд өндөр байгаа. Тэгээд бодож ч гэсэн тийм төсөөлөлт яг миний тавьсан хүлээлтнээс нэлээд бүх байх гэж бодож байна. Тэгээд яг бас нэг зүгээр нэг аялаад ирэхгүй бас тэнд суулдаг хүмүүсийн нөгөө нэг одоо хамгийн шилдэг сургуулиудаар нь ороод бас ирэх болохоор сэтгэл хөдлөмж өндөр байна. Захиж хэлсэн зүйл яг нь ерөнхийдөө өөрийнхөө үзий харийн амтлын эдий авъя гэсэн юмгаар зүгээр л өөрийгөө л айгуу тийм аз жаргалтай гоё байлгаараа гэж хэлсэн дээ. Төлөвлөсөн зүйл одоогоор бол байхгүй байна. Яг очиж байгаа л ер нь сонирхсан газруудаараа явах гэж бодож байгаа. Сэтгэл өндөр үлгүй яах вэ? Гоё юм үзээд гоё яваад ирээрэл гэж хэлэндээ. Миний охин чинь өөрийнх нь ярьдаг мөрөөддөг юм Харвард их сургууль гэж ярьдаг юм. Хоёр төрлийн сургууль ярьдаг даа нөгөө хятад төлөвтэй бодоход Синхуа их сургууль юм уу эсвэл Харвард их сургууль орно гэж өөрөө ярьдаг хүүхдүүд тэр мөрөөдлийг нь эхлэл тавьж байгаа юм болов уу гэдэг чинь аюул сэтгэл өндөр байгаа. Студ ямар ч тач мэдээ ширэг нөгөө нэг аялахтаа гол нь бичлэгээ сайн хийгээд тэгээд ирээд бас нөгөө нэг ирээд дэлхийд энтер тавих учраас тэрийг хүмүүст илүү өөрөө сурахаас гадна хүмүүстээ бусдаа илүү түгээх тал дээр анхаарад тэр зүйлүүдээ бас илүү сайн унаалж үзэж байна. Энэ гайхалтай боломж хөтөлбөрт хамрагдаад энэ хүртэл алхаад тэгээ одоо тэр хэдийн дэсэгээ цаашаа очиод тэр сургуулийнхаа одоо ирээдүйн харах өнцгөө өөрчлөхөд аягүй том өөрчлөлт гарч байгаа учраас догтлохын чараагаа тий сэтгэл үнэхээр сайхан. Сэтгэл одоо жоохон догтлж байна. Бас сандралтай байна. Үгүй ягаад ч нөгөө айгүй хол газар явж байгаа. Тэгээ олон цагаар онгоцсон дудаа явах гэж байгаа болохоор Энэ боломжийг ашиглаад харах өнцөг одоо үзэл бодол юмд аягүй тийм том өөрчлөлт хийх учраас чи сайн мэдрэмжтэй байгаарай. Бас асууж харилцах зүйлээ нээлттэйгээр асууж ярилцаж өөртөө аюул тийм том мэдлэг боломжийг өргөлдүүлж ирээрэй л гэж загсан да ээж өнөө. Боломжийг гаргаж ирж байгаа энэ хөтөлбөрийг гаргаж ирж байгаа цаашаад энэ хөтөлбөрөөрөө өргөжлүүлээд олон аавын хүүхдүүдийг Монголоо хөгжүүлэх тэр замнал түүчээлэх тэр эхлийг тавьж байгаадаа үнэхээр баяртай байгаа. Энэ их дэлдийг тавьсан иргэдийн төлөөлөгчдийн бодлогын гишүүн төлөвлөгөөндөө энэ гэр бүл энэ боломжийг гаргаж байгаа тэр баг хамт олон үнэхээр баярлж байна. Тэгээд энэ яг одоо миний охин 10 жил Америк university уучна гэдэг чинь бас тэр болгон хүнд олдох боломж биш шүү дээ. Тэгэхээр миний охин энэ 10 жилийнхаа бидний ашиг тусыг гаргахын тулд тэр сургуультай ер нь орно гэсэн хүсэл эрмэлзэлтэй яваарай гэж охиндоо маш их цагж байгаа. Аялал бол маш сайхан байсан. Сайн явж ирсэн. Эхлээд бидэд Вашингтон DC буюу Америкийн нийслэл Вашингтон DC хотод очисон.
Бид тэнцлэг болохоор Монголоос ичдэг хэвтаас Америк руу ингээд босч явсан. Тэгээд эхний өдрөө болохоор нислэгтээ яваад харсан. Тэгээд анх удаа бас онгоцон сууж үзсэн болохоор сэтгэл амар өндөр байсан. Тэгээд хэвтаас Америк руу явхад бүр 13 байна уу 4 цаг ниссэн. Тэгээд тэр нислэг бол ямар урт юм бэ гэж доо. Тэгээд тэр нислэг дундаа бас нэлээд их одоо цаг өнгөрөөсөн. Очоод шууд онгоцны бодлоосаа шууд ингээд гарсан чинь амар гоё чийлэг байгаа. Тэгээд яг ингээд жоохон 7-8 үед бид онгоцноосоо буусан болохоор орой бүр амар гоё байсан. Тэгээд тэр болохоор ийм нэг тийм цэнгэн гагаар яг ингээд жинхнээсээ Америкт ирчлээ гэдэг нэг тийм амар тийм шинэлэг сэтгэл хөдлөмж мэдрэмж байсан. За тэгээд бид байрлалгаа очоод дэлгүүр хүнс ороод тэгээд ер нь анх яг тэгж Америктэй танилцж байхад бол амар тийм сонин тэгээд амар сонирхолтой байсан. Одоо их зуушаа подкаст бодлол ингээд харандаа харагдаж байгаа. Тэгээд юм амар үдээс хараад мэдээлэг байсан. Тэгээд тэр нь болохоор амар сэтгэл өндөр төрөллөө. Яг их харандаа харагдаж байна. Доор нь нуур гэх юм уу ус байгаа болохоор тэгээс тайраад зөндөө олон мод догоон зүйлэг их байгаа болохоор айгу гоё. Автаа мэдээ айгу гоё. Вашингтон DC хотын төв хэсгийн одоо музей үзүүрүүд нь надад бол үнэхээр таалагдсан, үнэхээр сэтгэл төрсөн. Улсынхаа нийслэл гэхэд маш гоё цэвэрхэн. Тэгээд айгу олон жуулчид ирж исэн. Гэхдээ дийлийнх нь Америкчууд бас өөрсдөө Америк өөрөө айгу том улс шүү дээ. Тэгээд жуулчдын бас дийлийнх нь Америкууд өөрсдөө байсан. Тэгээд хүүхдүүд сургуулийн сурагчид хүүхдүүдийг ангиар нь дагуулж авч одоо улсынхаа тэр түүх соёлтой танилцуулж яваа их харагдсан. Сургуулаараа автобусаараа ирсэн хүүхдүүд музейтэй танилцчихсан. Тэгээд тэр нь их сонирхол татсан. Вашингтонд ч чад үзэх ёстой өмнөдөө юмудаа амар үзээ тэгээд ингээд явсан. За тэгээд тэр нь болохоор хамгийн эхлээд бид шууд зоопарк орсон. Тэгээд зоопаркт болохоор зөндөө олон амьтад байсаас хамгийн тод үлдсэн заан байсан. Би зааныг амар яг бичлэнээр үзчихсэн ч гэсэн яг нөгөө нэг очиод яг амдэр нь харахаар амар удаан хөдөлдөг тийм амар том юм билээ. Николийн музей тэгээд тэнд байсан Америкийн үндэсний түүхийн музей орж үзсэн. Бас тэгээд надад энэ нөгөө би тэгээд 3-4 музейээр явсан. Тэгээд Вашингтоны бас нэг гоё юм болохоор ихэнх музей нь ер нь амар өнгөө байдаг. Тэр нь болохоор амар гоё байсан музей явж байхад. Тэгээд надад хамгийн их таалагдсан болохоор нөгөө нэг уран зургийн музей байсан. Тэгээд тэр болохоор ингээд хамгийн алдартай зурагчид нөгөө нэг уран зурагч одоо Ван Гог тэргээл амар олон зурагчдын зургийг харсан. Тэгээд тэр болохоор бүр амар тийм сэтгэл хөдлөсөн байхгүй юу? Би бас өмнө нөгөө нэг уран зургийн галерейн яг бүр амар тийм томыг бол орж үзэж байгаагүй. Тэгээд тэр болохоор яг юм голтой юм бүрхий тийм том юутай. Одоо нэг төвтэй тэгмэтлээ тэрнээсээ ингээд хоёр салаа яваад ингээд бүр амар их зурагтай. Тэгээд тэр нь бүр тэр ингээл үзэл явж байхад бүр амар тийм сэтгэл хөдлөмж байсан. Яг нөгөө нэг анх удаа бүр яг тийм том галерейд орж үзчихсэн болохоор тэгээд тэр үтсэн галерей маань болохоор хамгийн таалагдсан байгаа. Хамгийн том сэтгэл хөдлөсөн. Тэр одоо болохоор өнөөдөр нийтдээ 3 музей орсон. Тэгээд өнөөдөр орсон 3 музейд хадлаар сэтгэлийг болсож байна. За чамд хамгийн их таалагдсан музей чи ямар музей вэ? За миний хувьд хамгийн их таалагдсан музей National History музейсэн. Тэгээд дотроо нэлээ олон төрлийн юмнуудаас болохоор их сонирхолтой санагцсан. 3 музейнээс хамгийн их сэтгэл татсан. Амьтдын аргаас өшөө түүх тэгээ ямар нэгэн юмнуудын түүх одоо жишээлбэл утасны ингээд яаж хөгжил үүссэн гэдэг ч юм уу тиймэрхүү олон төрлийн сэдвүүд багтсан байсан болохоор тэр нь аюул сонирхолтой санагдсан. Тэгээ хамгийн сүүлд үтсэн тийм зургийн музей лөө. Тэгээ уран зургийн музейсэн тий. За тэгээд тэр болохоор надад хамгийн их таалагдсан. Дотор нь орсон чи яг ингээд хоёр хэсэг хуваагдаад голдоо юм гоё хосон ориглолтой. За тэгээд дараагийн өдрөөс нь болохоор би тэгээд Вашингтонд байжгаад Бостон буюу яг Харвард руугаа явсан байгаа. За тэгээд тэр нь болохоор бас нөгөө нэг орон нутгийн нийслэг гэж одоо манайхаар ярьдаг шүү дээ. Тэр нь бас амар надад бол амар шин санагдчихсан. Тэгээд анхсны үйлчлэгчд нь анхтанд өгж байгаа хаал энэ төргээл бүгд амар шин гой сонирхолтой санагдчихсан. Тэгээд би тэд Бостонд очиод байрсан болохоор нөгөө нэг юм хоёр давхар амар том тэр болохоор бүр үнэхээр гоёсэн заяа. Тэгээд би тэд яг Бостонд руу бид тэд байрсан болохоор нэг одоо яг төв рүүгээ нэг 10-аас 15 байна уу орчим минут яваад хүрдэг юм билээ. За тэгээд эхний өдөр нөгөө нэг жоохон хоцтойгоо танилцж байгаад ер нь Бостон ямар хөө байдгийг Бостоны дэлгүүр хошоо орж үзээ. За тэгээд дараа нь болохоор яг дараагийн өдөр нь яг Харвард руугаа орсон байгаа явсан. Тэгээд Бостон очиж Харвардынхаа их сургуультай танилцаад кампусуудаар нь яваад хөө ингээд нэр ичж байгаа бах та гэд ингээд жоохон шоконд орсон гэх юм уу. Ингээд баярлах шоконд орох
яг ингээд хамт байсан байхгүй юу. Тэгээ ингээд Harvard-ийн яг ингээд 6 жилээр нинэ гэлсэн чи. За одоо ингээд энэ чинь нөгөө нэг кампус нь штэ гэлсэн чи. Йоо нэрээ тийм үү ямар гоё юм бэ гэл. Тэгэл ингэж бодоол. Тэгэл ингэж бодоод удалгүй байжсэн чи яг нөгөө гадаа мадаа яг энтрийг хараад байжсэн чи яг хичээл цугаар болоод улс төрийн хичээлд бас нэг хичээл сууж үзсэн байгаа. За бидний суусан хичээл болохоор Harvard-ийн улс төрийн хичээл байсан. Хичээл зааж байсан багшийн маань болохоор хамгийн сүүлийнх нь хичээл байсан гэсэн болохоор нэлээд их оюутан доктор багш нар тэгээ оюутнууд орж ирж сууж байгаа харагдсан. Анги бол битүү дүүрэн байсан. Та бол айгүй сонирхолтой санагдсан. Дэлхийн шилдэг их сургууль энэ тэндээс суулжсан маш олон топ сурагчид ирээд тэгээд хичээлээ яаж хийж байгаа бол ямар арга барилаар төвтөд дээр хийж гин үү эсвэл бол багшийнхаа ярьж байгаа ярианд илүү их төлөвлөж гин үү эсвэл бол компьютер дээр хийж гин үү гэх мэт зүйлүүдийг их ажигласан. Тэгээд надад бол айгүй сонирхолтой суралцмаар байсан. Тэгээд бас халтхан сурагчдын ах эгч нарын компьютерийг харахад нөгөө өдрийнх нь 7 хоногийн төлөвлөгөөнүүд нь ингээд халт харагдчихсан. Тэгээд тэрийг харсан чинь ингээд битүү цагийн хуваартай байсан нь бас их сонирхол татсан. Хичээлдээ суусан бүр амар баяртай байсан. Тэгээ хичээлээсээ гарч ирээд ямар гоё юм бэ? Хүмүүс чинь Harvard-ийн IT-д ингэж хичээл хийд юм бэ? Ийм юм ашиглаад ер нь ийм амар хичээлтэй амар гэхдээ анхааралтай оролцсон юм байна гэдгийг яг өөрөө сууж үзээд ингээд тэр IT-ийн vibe-д амар тийм шал өөр байсан гэх юм уу. Тэгээд нөгөө би бас Монголд байхдаа нэг сургуулийн хичээлд үзэж байхад ер нь бол нөгөө нэг IT-ийн нэг 50-70% нь л яг ингээд бүр бас ингээд анхаарал хандуулдаг. Тэгээд үлцэн хэдэн болохоор уцаараа ордог ч юм уу яг бүрэн анхаарлаа хандуулдаггүй байсныг ер нь бол харсан баггүй юу. Тэгээд тэнд очсон ч юм уу бүгдээрээ ингээл гээс орж ирэл ингээл ноутбукээ дэлгээд шууд ингээд ихэнх оюутнууд нь ингээд ноутбукээрээ хичээлээ хийх юм билээ. Тэгээд бүгд амар идэвхтэй байгаа тийм шал өөр хоёр vibe байсан баггүй. Би хүртэл одоо нөгөө нэг англиар тэнцээ хичээлээ орж байгаа. Тэгээд англиээ яг орж байгаа хичээлийг нь тэмцээ ойлгохгүй байгаа ч гэсэндээ бүтэн цаг 15 минутын турш бол нэг ч хөдөлгөөнгүй одоо гаднаас хүмүүс цоцроод орж ирсэн ч гэсэн тэр хүмүүсийг баг тараагүй цаг 15 минутын турш ингээд яг тэр vibe-таа нийлээд яг нэг тэр хичээлийг үзээ суусан. Тэр бол бүр ингээд хамгийн өөр зүйл юм болов уу гэж миний хувьд бодож байгаа. За тэр одоо Harvard-ийн business school-ийн амрах хэсгээр сууж байна. За сая болохоор бид цаасчсан мэлээ Harvard зэрэгэд одоо том сургуулиуд спортын тэмцээн хоорондоо зохиож өрсөлдсөн штэ. Тэр одоо яг спортын тэмцээн болдог газар руу очиж үзсэн. За бидний талбай тэгээд насан бисаа тэрийг очиж үзлээ. За тэгээд тэрнээсээ наашаа явгал нэг Harvard-ийн яг бизнес скул юм байт юм ээ. Тэгээд бизнес скулыг ерөөд нэгээд хараад хаад амар тийм тэгэхээр тиймэрхүү өдрөмж авлаа. Одоо бид хэд яг явах газар нь болохоор John Harvard гэдэг хөлн хөрвөл одоо Аз дууддаг гэж энэ хүмүүс ярьдаг тэр хөшөөн дээр очиж үзэх гэж юм. Хөлн дээр хүрэх гэж юм. Ер нь тэгж ярьд юм билээ тэр хүмүүс. Тэг яг өвдөг бүсийг бол очиж үзтээ. За баяртай. Бай. Хичээлээсээ гараад тэгээ тэр хаваараа гоё дэлгүр хошоо ороод тэгээд ер нь нилээ явсан. Тэгж яхад болохоор нөгөө нэг Harvard-ийн яг бизнесийн сургуулийн урдуугаар явж исэн. Тэр бол бас амар гоё санагдчихсан. Монголд ийм сургууль, ийм нөгөө нэг гадаах талбай одоо ойн байгууламжийн дээр харж байгаагүй болохоор тэнд ч харсан чинь бүр ёо. Өөр ингээ шал өөр харагдаж байгаа нь амар тийм бас сэтгэл хөдлөөд шал өөр гоё байсан. Монголд байхад хөтөлбөрийн хугацаанд Harvard их сургуулийн улс төрийн тэнхмээ оюутан гээд Фернандо гээд ах ирж исэн. Тэгээ тэр ахтай улс төрийн хичээл дээрээ тааралцсан. Тэгээ бид нэр хичээл дуусны дараа юм ярьсан. Хүмүүс ирээд та нар хаанаас явж байгаа, Монголоос явж байгаа мó за гээд ямар гоё юм бэ? Баяр үргийн энэ гээд хальт нэг ганц хоёр хүнтэй бол тэгж ярьсан. Harvard-ийн кампус барилгуудаар нь дундуур нь явхад надад бол үнэхээр таалагдсан. Айгуу том тэгээ маш олон барилгуудтай. Тэгээ барилга болгон өөрсдийн гэсэн гадаанаа зөвлөлөн дээр суугаад хичээл хийх боломжтой. Эсвэл бол амраад суух боломжтой. Сандал ширээтэй байсан. Тэгээ тэр нь надад аюу их таалагдсан. Тэгээд ногоон байгууламж ихтэй бас түүхийн одоо дурсгалт ийм үзүүр музей гэх юм уу да тиймэрхүү зүйлс аюу ихтэй байсан. Тэр болгоныг нь үзэж сонирхоод явхад аюу их уйдхааргүй тийм ийшээ хараад ваа гэл тиймэрхүү л сэтгэлтэй байсан ба. За тэгээд Бостонгоосоо бид буцаж ирээд Вашингтонд хэд хоноо тэгээд буцаад Монгол руу ирсэн байгаа. За Вашингтон байх хэд хоногт болохоор бас нэг
одоо дэлгүүр хошоо ч юм уу те өөр үзэх юмнуудаа ер нь нэг хотынхан нэг тийм вайбтай хотынхан одоо нөгөө нэг одоо жижиг сэжиг барилгууд байдаг шүү дээ. Тэд нартай танилцаад яг тэр бас амар гоё байсан. Вашингтоны барилгууд нь тэгээд нөгөө өндөр барилгууд тийм ч их байхгүй байгаа ч гэсэндээ яг ингээд намхан барилгууд нь яг хотынхан өнгө төрхийг амар гоё тодорхойлж исэн. Тэгээд тэрнээсээ гадна хамгийн гол зүйл нь Вашингтон энэ тэндгүү ногоон байгууламж маш ихтэй. Тэгээд хаашаа шарсан ер нь бол моднууд, хаашаа шарсан ингээд ер нь бол айн байгууламж, одоо чөлөө цагаа гадаа өнгөрөх айгүй олон зүйлстэй байгаа нь бол Монголд тэрийг авч хэрэгжүүлэх нь амар чухал санагдчихсэн. Тэгээд хүмүүс амар спортоор хичээлдэг юм байлээ. Яг тийм цаг агаар тийм нөгөө нэг одоо нөхцөл байгаад хаар угаасаа спортоор хичээллээр санагддаг юм байлээ. Би бас яг өөрөө тийм санагдсан байхгүй юу. Яг хүмүүст юм шиг санагддаг. Тэгээд орой ер нь бол нэг 7-8-ийн үед яг ингээд гараад ойрхон байдаг тийм одоо парк энтэрлөг очиод суухаар амар гоё санагддаг. Тэгээ тэнцээ бас цагийг өнгөрүүлэхээр ийм тайвшралч юм те нэг ийм одоо тэмдэглэл тэнцээ суугаад ингээд тэмдэглэл бичгээр уршаал гоё санагддаг юм билээ. Харвардад 2 өдрийн өнгөрөөчгөөд буцаад Вашингтон DC хотод ирээд 2-3 өдрийн өнгөрөөгөөд тэгээд Монгол руугаа буцаж ирсэн байгаа. За тэгээд заар гэх юм уу бид нислэг 2 өдрөөр хойшлогцсон. Вашингтонд 1 хоног хойшлоо. Тэгээд Бээжинд бас 1 хоног хойшлсон. Тэгээ яг Бээжинд бас бидэд нэг хонсон. Бээжингийн бас ерөнхийдөө нэг өнгө төрхийг нь хараад ийм бас юм бэ, хоол нь иймэрхүү юм байна гэд тиймэрхүү юм болсон. Хөтөлбөрийн төвшөд болохоор одоо нөгөө нэг хүмүүстэй яг нийтж байх, яаж нийтж байх, бусдад өөрийгөө яаж илэрхийлэх дээр нэлээ сайн бүр маш сайн сайжирсан гэж болно. Хийж болно. Нөгөө нэг одоо өмнө яг хөтөлбөрүүдэд хамрагдажсэн ч гэсэндээ яг энэ боломжтой хөтөлбөрийн хугацаанд илүү их нөгөө нэг одоо бусдаагаа ярих, бусдаа бүр багаар ажиллах ч юм уу тиймэрхүү юмнууд бүр маш их байсан болохоор тэгтэл дээрээс илүү өөрийгөө нээх чадвар тэгээд бусдаа багаар ажиллах чадвараа бүр сайн дээшлүүлсэн. Тэгээд энэ нь болохоор бүр миний хамгийн сайн сурсан юм гэж бодож байгаа. Хөтөлбөрийн хугацаанд олон ментор багш нарт биднэрт зөвлөгөө өгөөж өөрсдийнхөө түүхээс хуваалцаж байсан. Тэр дундаас надаа танан ихчийн ярьсан түүх одоо хэлсэн зөвлөмжүүд их сонирхолтой бас гоё санагдсан. Тэгээ нөгөө Харвард их сургууль, Оксфорд их сургууль төгсөн хүн болохоор Монгол хүнд тийм одоо боломж байдсан байна. Монгол хүүхэд хичээвэл ер нь хинч ер нь өсөндөө хурж болдсон байна гэдэг одоо мессежийг би авсан. Тэгээд илүү их урам зориг орсон гэх юм уу. Би өмнө нь айгүй их айдаг байсан л да. Хэрвээ том сургуульд өргөдлөө явуулвал яг нэгэн том компанид ингээд ажлын ярилцлаганд орвол би барыг тэнцэхгүй байх та. Ядгүй л надаас олон мундаг хүмүүс зөндөө байгаа юм чинь гэж боддог байсан. Тэгсэн чинь хөтөлбөрт байсан бүхий л хүмүүс ер нь танаас чаднаа гэдэг мессежийг өгсөн. Ялангуяа таны хичээн зөвлөгөө надад их сайн туссан. Тэгээд тэр одоо зөвлөгөөнүүдээс хойш өөртөө итгэл боломж байгаа мэн гэдэг бодол бүр их нэмэгдсэн. Очоод нөгөө нэг одоо Харвардын vibe гэж ярьсан шүү дээ. Ингээд хичээл сууж байгаа vibe нь болохоор би яг ингээд ирээдүйдийн сурах юм шиг тий одоо сурах боломжтой гэдгийг бүр амар тийм одоо надад мэдрүүлсэн гэх юм уу. Тийм болохоор бас ирээдүйн зорилго маань бүр шал өөрчлөгдсөн байгаа. Сурах гэсэн хүсэл бол маш их нэмэгдсэн. Өмнө нь бодож исэн бодлоос бараг 50-60% илүү нэмэгдсэн. Яагаад гэвэл мэдээж дэлхийн топ эдийн засгийн топ нэгт байдаг улс үнэхээр өндөр хөгжилтэй. Тэгээд суралцсан мэдээ яаж энийг Монголдо буулгах уу гэдэг ч юм уу, яаж найзуудаа гэр бүлдээ энэ газрыг үзүүлэх үү, эсвэл Монголоо яаж ингээд бахан ч гэсэн хөгжүүлэх үү гэдэг тийм бодлоод орж ирсэн. Тэгээд суралцах хүсэл бол маш их төрсөн. Энэ боломж хөтөлбөрийн талаар энэ бол хүүхдүүдэд маш их хэрэгтэй. Хүүхдүүдэд ер нь бол хичээж чадаж байгаа, хүүхдүүдэд боломжтой ямар нэгэн санхүүгийн хэрэгцээ шаардлага бол тийм шаардлагагүй хичээж чадсан хүүхэд маань үнэхээр боломжтой чадаж байгаа бол үнэхээр яваад ирэх боломжтой. Энэ бол хүүхдийг маш сайн одоо дэмжих одоо том боломж байгаа. Од гэрэл маань одоо энэ хөтөлбөрт хамрагдаа яваад ирснээр одоо ангийнхандаа ч хүртэл үлгэр дуурайл та 31 дугаар сургуулийнхаа хүүхдүүдэд ч хүртэл үлгэр дуурайл та ийм боломж байдаг юм байна. Бас мэдгүй хүүхдүүд маань бас мэддэг болсон, сонсдог болсон анги сургууль нийтийн одоо захимжуулж байгаараас танилцуулганы явагдсан учраас ийм боломж бас байд юм шүү дээ. Энэ хаагуур нь явдаг юм а гэдэг шиг хүүхдүүд маань бас асууж ирэх. Тэгээд тэрийгэ тайлбарлаж их ийм боломж байдаг энэ төр ихлэ хүүхдүүд бас тэрэнд сонирхсан хүүхдүүд маш их байгаа. Тэгээд энэ бол хүүхдүүдэд бас боломж олгож байгаа энэ боломж хөтөлбөрийн арын албаныханд бас баярлалаа. Ангийн хүүхд маань бас ингэ явсанд ангийн багшаа өдөж бас
талархалтай хүлээж авч байгаа. Ангийнхаа охиноор бахархалгүй яах вэ? Хүн болгоны хүрхийг хүсдэг оргилд хүрээд ямар ч хэсэндээ Америк нэгдсэн улсад очиод тэр том сургуультай танилцаад ирээдүйн хүсэл зорилгоо бүр томоор төсөөлөд ирсэн байх гэж бодож байгаа. Тэгээд ангийнхаа охиноор маш их бахархаж байгаа. Маш их баяртай байгаа энэ хөтөлбөрт хамрагдсан шаваараа бас бахархаж байна. Дахиад энийг бас өргөн олон болгоод олон хүүхдүүдийг хамруулаасай. Тэгвэл энэ боломж нь олон хүүхдүүдийн ирээдүйд маш томор нөлөөлөх юм байна гэж харж байгаа. Боломжгүй зүйл гэж угаасаа байхгүй. Чи үнэхээр чиний толгойд бодож илээвэл чи тэрийг хүсч мөрөөдж илээвэл тэр зүйл чинь боломжтой. Одоо би биш юмаа гэхэд бусад хүмүүс туслахад байнга бэлэн байж идэг те. Үнэхээр чамд хин нэгэн тусламж байхгүй гэж ерөөсө бодож болохгүй. Магадгүй чи тусламжгүйгээр өөрөө ч боломжийг нээж болно те. Танаа хөвгч нь бас их гоё үг вэ боломж нэмэх гээд те. Тэр үгийг их олон ашиглах бодлоо. Гэтэ үргэлж одоо бүх юм чиний хүссэн санснаар л болдог шүү те. Сайн сайхан зүйл илүү ирээдэг гэгээлэг зүйл санаж аваарай л гэж хэлээд байгаа хүмүүсттэй. 11А ингээд сурагч од гэрэл маань ингээд тэрүүн барьж шалгараад одоо дэлхийн одоо боловсролтой танилцаар ингээд Харвард их сургуультай танилцаар ингээд явсанд маш их баяртай байгаа. Тэгээ ингэж явснараа бол манай сургуульд бол маш их одоо бусдад бол одоо доотлын анги болон үе тэнгийнхандаа бол маш ингэж зөв одоо үлгэрлэл харуулж байгаад маш их баяртай байгаа. Тэгээ хүүхдүүдэд ирэх жилээс одоо ийм боломж нэмэх хөтөлбөр байгаа юу? Хэдгээр ангиас авдаг вэ? Мэдчлээ одоо зөвлөдийг маш их асууж орж ирж байгаа. За энэ хүүхдүүд яаж ингэж тэнцэж ингэж явсан бэ гэдэг зүйлүүдийг бас асуусан. Энэ цаг үе чинь маш хурдтай эргэлдэж байна. Цаг үе бас биднээс тэр шинэ технологиг ч гэсэн ингээ хүлээхгүйгээр маш хурдтай учраас энэ цаг үеийн хүүхдүүд өөрсдөд нь ингээ тохирсон илүү дэлхийг бас таньж мэдэх хэрэгтэй гарцаагүй шаардлагатай учраас энэ хөтөлбөрийг бол хамгийн одоо холын хараатай хөтөлбөр гэж үзэж байгаа ш. Дэлхийн түвшний одоо боловсролтой танилцаж ирснээрээ одоо Харвард одоо тэнд хүүхдүүд хэрхэн сурдаг юм байна, хэрхэн хөгждөг юм байна гэх мэтчлэн маш олон зүйлүүдийг бол хараад одоо суралцаад ирсэн байх гэж бодож байна. Хичнээн 8 хоногийн хугацаанд ч гэсэн маш их зүйлүүдийг бол судлаад ирсэн байхаа. Тэгэхээр од гэрэлтэйгээ бол би эх жилээс бас энэ жилийн одоо хүүхдүүд чинь 10 дугаар анги 11 дугаар анги болоод эх жилээс ороод ирэх учраас энэ хүүхдүүдтэй бас од гэрлийн туршлага хэрхэн одоо яаж бэлдэж энэ хөө боломж нэмэх хөтөлбөрт хамрагдаад одоо юуны тэр Харвард их сургуулиудаа танилцахаар явсан бэ гэдэг талаар нь бол ангиудад одоо богино хэмжээний одоо танилцуулга лекц гэж оруулах гэсэн юм бодолтой байгаа. Миний бодлоор ингэж бодож байна. Эхлээд чи нөгөө нэг одоо тэнцэхгүй гэж боддог хүүхдүүд айгүйх байдаг. Аливаа зүйлд ингээд оролдоод тэр зүйлийг ингээд олон зүйл туршиж үзээд байхад айгүйх болдог. Тэгээ би бас юм бол тэгж яагаад орсон. Тэгээд аль болох өөртөө итгээд өөрийгөө чадна гэдэгт амар сайн итгээд тэрийгээ ингээд өөрөөсөө илүү ингээд мэдрэх юм бол одоо боломж нэмхийн дараагийн хөтөлбөрүүдэд ч юм уу тэгээ эрхчлэлийн хөтөлбөрт оролцож чадах юм шиг санагдаж байгаа. Тэгээд өөртөө сайн итгээд өөрийгөө чадна гэдэгт итгээд тэгээд түүнийхээ төлөө үйлдэл хийгээ зөрөгтэй байж байгаа юм бол ер нь бол боломж байгаа гэж хэлдэг даа. Nästa баяр хүргэе сонгогдсонд нь. Тэгээд би бол найз хамнаас амар баярлаа. Тэгээ анх явахт нь би томхон шиг чимдээ аваарэ, намайг аваа яваарэ гэж хэлжсэн. Ер нь бол цуг ямаар байсан. Гэтэ удахгүй цуг юмнаа. За дараа жил энэхүү хөтөлбөрт орох байгаа найзууд болон дүү нартай хэлэхэд өөрийгөө битгий бас доошоо унгаарай, сэтгэл санаа өөрийгөө битгий унгаарай. Хин нэгэн чамд ирээд чи хийж чадахгүй штэ, чи энд явж чадахгүй штэ, чи энийг хийж чадахгүй гэж хинч хэлээгүй. Тэгээ хинч чамайг энэ хөтөлбөрт оролцоод өргөдлөө явуулж ахчих хажуунаас ч зохиож унгаахгүй. Тийм учраас ерөөсөө битгий айгаарай. Тэгээд бүх одоо өөртөө байгаа боломжоо ашиглаж өөрийгөө дайчлаарай. Боломж байгаа. Тэгээд тэрийгээ сайн ашиглаарай гэж хэлье. Одоо эх жилээс олон одоо хүүхдүүдийг ингээд дэлхийн хэмжээний энэ сургуультай танилцуулах энэ хөтөлбөрөөр үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээд Харвард гэлтгөө бас өөр өчнөө одоо олон сургуулиуд байгаа. Тэр сургуулиудтай танилцах энэ боломжийг бас нээж өгөөрэй гэж хэлье. Та бүхний ажлыг амжилт хүсье. Сайхан хөтөлбөр эхлүүлсэн байна. Тэ? Хэн болгоны хүсэж байдгүй, хэн болгон ингээд хүүхд болгон хүсээ тэр
хүсэлт ингээд хүсэлт биелэгдэх боломжгүй байдаг. Гэтэл танах ингээд тэр биелэгдэх боломжийг нээж өгч байгаа юм байна. Улам илүү өргөжүүлээд, улам илүү яг хэрэгтэй байгаа хүнийг нэлээд олоод боломжуудаа нэмж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээ баярлалаа. За тэгээ хамгийн сүүлд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн санаачлагч, төлөөлөгч Дүлгэн ахтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ мөн түүний ихнэр Тугаанаа ихчтэй маш их баярлалаа. Биднэрт маш олон зүйлийг зааж зөвлөөж, яг миний аав ээжээс ялгаагүй биднэрт санаа тавьж, энэ олон сайхан боломжийг олгож, бидний нүдийг нэх одоо цаашдын замд шатуулж өгсөн ах эгч хоёртоо маш их баярлалаа. Мөн арын албанд ажилласан ах эгч нар тусалж нэмсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Хүмүүс нь байсан гэж бодож байна. Одоо та бүдээс эхлээд нөгөө бичлэг хийж байгаа хүмүүсээс маань эхлээд тэгээд Тунгаанаа эгчтэй Дүлгэн ах тэгээд төлбөрт оролцож байгаа болсон. Манай найзууд тэгээд хамт хийсэн маань од гэрэл тэгээд бүгдээрээ амар тийм гоё хүмүүс байсан болохоор энэ хүмүүстэй хамт явж байгаад амар тийм зөв хүмүүстэй хамт явж байгаа болохоор амар баяртайсан. Тэгээд энэ бүр бус төлбөрүүдээс ч юм уу бүр илүү онцлог зүйл гэж болно. Хөтөлбөрийн туршид болохоор би нөгөө нэг одоо Дүлгэн ахын нэр Тунгааны эгчтэй бид гурлаа хамт явж байсан. Тэгээд хөтөлбөрийн одоо нөгөө нэг Америк явж байх туршид Тунгааны эгч бүр маш их тусалсан. Одоо бид гурав ч бүр гурлаа нийлээд бүр амар уу халтдаг гэсэн чинь бүр ингээл амар тийм тухтай байлгаад амар тийм гоё зөөлөн одоо гэрээсээ хол явж байгаа тийм мэдрэмжийг өгөхгүйгээр амар гоё байлгасан нь Тунгааны эгчд бас айгүй баярлдаг. Тэгээд тэр нь бас нөгөө нэг гэрээ санахгүй байх ч юм уу тиймэрхүү юм амар нөлөөсөн. Тэгээд амар гоё хүн биш шүү. Амар таалагдсан. За тэгээд Дүлгэн ахын хувьд болохоор ийм гоё хөтөлбөр зохион байгуулаад тэгээд ийм гоё боломж олгож байгаад маш их баярлж байгаагаа хэлмээр байна. Тэгээд баярлалаа.